Сайн байна уу манайхаа? Өнөөдөр Чингис хаан 5 гэж 5-аагаа ярина. Тэгээ удсан дуусчсараа манайхаа. Тэгээ өнөөдөр Чингис хаан Борчиг гэдэг хүнтэй яаж танилцсан бэ? Яаж амд найзсан бэ гэх гэх. За. Энэ бол манай гол Тэмүүжин байна. Энэ бол манай бүр Тэмүүжиг ирээдүй хайр. Энэ бас Өөзний Тэмүүжиний ээж нь. Тэгсээ бас энэ бас Борчи байна. Борчи бас манай энэ номны шин гэдэг хүн. Тэгээд одооноос ихсээд манай мэддэг хүн болноо. Борчи гэсэн танаар. Тэгээд энэ бас манай хасар юм. Хасар бас Өөзний 2 дугаар хүн. Энэ бас бизгүүд байна. Шүчхээний 2 дугаар хүн нь. Хөрний бас Нахуу баян бас Борчигийн аав нь. Тэгээд энэ бас Борчигийн ээж нь. Ярин тавиаг. Тэгээ бас энэ тутан байна. Тутансаа Борчи ээж нь. Тэгээд энэ бас дэцсэн байна. Дэцсэн бас Борчи аав нахгүй. За хийзээ. Энэ Чингис хаантай гол нь Тэмүүг. Тэмүүг бас 4-р хор. Хань нь Хачуун байна. Хачуун бас 3-р хүн. Хань бас Тэмүүзэн байна. 5-р хүн. За намзгаа орцгоо. Тэр бүлийнхаа өгүүлэн цаа. Чингис хаан дөрөвдөр манай хүү Тэмүүжин тайжуудаас зогчод авдсан штэ. Зогтойж аваад. Тэгснэ. Тэр бүзээ яаж танилцах вэ? Юу яах вэ гэхийг харцгаа төхөө манайхаа. За Тэмүүжин тохсогоо явж байна. Тийм багтд. Морин оноод. За. Энэ үед Тэмүүжин гэр бүлийнхаа зөндөө хайваа. Гэтэ нэг ч олцсонгүй. Сайн явуулсан газарт нь байх чухал. Хайгаа тагаад ээжээ танаа хаана би ирээ гэсэн баггүй. Гэсэн ч сэвтэр хариуцаагүй. Тэгснээр Тэмүүжин бодож миний гэр бүлийнхаа хайрч юм. Тэр нь энэ байсан юм гэж бодсон баггүй. Тэгснээр энэ Тэмүүжин ядарч байгаад баг унтах гэж чагсан. Тэгсээ тэдний нуусан юм аа. Тэгсэн чинь тэдний хөдний мөр. Тэмүүжин энэ хөдний мөр удаагүй байна да. Тэгэхээр би тэр явсан зүг рүү явж үзье гэж явсан чинь гэр бүлийнхэн ажээ. Гэтэ тэд мэддэг басхаа хасар маань хэн байж гараад тэр. Тэгтээ Тэмүүжин гараад ихээр хасар тэгээ бас бүгдээрээ Тэмүүжин гэр бүлийнхэнтэйгээ танилцсан. Тэгсэн өөс орчээ. Өөсөх болоод тэр гэртээ байж. Тэгсэн чинь Тэмүүжин хамгийн 5-р хүн. Ээж би унсаад ээж би унсаад та ядан нэг
идэх юм байна вэ? Би махад мэрэн гэсэн баггүй. Тэгтээ өөзөн их нь мах байхгүй наа. Жимс идэх үү гэхээр жимс идэхгүй гэхээр өөзөн их нь мөрөө асгах шийдсэн баггүй. Утгаагаад. Тэгсэн чинь хай төвгөнүүд нь бодсоос ээжээ босхгүй. Ядам бидний ядаж хамгийн сайн ядаг ганцхан бидний 8 шарга морины нэгний ядаж морины аж тасахгүй гэж хэлсэн баггүй. Тэгтээ бас бусдууд нь бас босхгүй ээжээ гуйж ин. Тэгтээ бас хамгийн бага нөгөө ээжээ би юу яагаад би өнсөд ингэдсэн штэ. Тэр нь ээжээ би бэзи өнсөхөө бэзэж би дахиад өнсөн гэж хийсгүй гэгээд мороо асгаад бэзэ. Тэгэхээр та нар нэг гоё юм аваад нэг гоё юм авах гэдэг эсвэл нэг гоё юм нэг эсвэл чиний хамгийн дуртай хооц хийх байхаа бол та нар төвчээртэй гараа за. Төвчээртэй байхад илүү сайн юм болчихсон. За дараах юм гинэ. Нэм шаргамаар барьдаг хулгаас. За. Энэ нөгөө манай борчиг гараад ирдэг за. Манай нөгөө энд байгаа борч яахгүй. Энэ борчиг гардаг ахгүй. За. Хасар Тэмүүжин бизгүүдээ сууж втээд усан дээр хөвтчихсэн баггүй. 8 шарга мороо хараад их сайхан байх шүү. 8 шарга морьтой байх их гоё юм шүү гэж ярьчихсэн чинь тэдэр нь ананд явахаар удаад Джеймс түүхээр олсон баггүй. Ананд туузаа нэг анд явахаар тэгээ бас Джеймс түүхээр яасан баггүй. Тэгсэн чинь нэг гэр хурдан нэг хүмүүс дөрөв бүзэг хүмүүс шууд морийг хулгаас явуулчихсан. 7 шарга морийг аваад явуулчихсан. Тэгэхээр ягаад тэд нэг шарга морийг авч яваагүй юм бас гэж та нар бодож байгаа. Тэгшэн бас манай бизгүүдээ ананд яваад тэрийг мэдээгүй. Тэгээд туузаа зөндөөх түгээд явжсэн баггүй. Тэгээд Тэмүүжин өөзөн энэ хулгаач нарыг яах вэ хурдан барьж авах гэж бодчихсон баггүй. Бүр сочигээс их Тэмүүжигийн ээж штэ. Бүр сочигээ их юу яасан гэж бодсон. Ингэхээс хойш бүр 8 шарга морь азад идчих юмсан гэж бодсон баггүй. Тэгсэн өдөр болсон. Бизгүүдээ ашгүй гэж ирж тэгээ бас бизгүүдээ сайн манайхан би зөндөөх цуцнууд анд ашигсан. Одоо оройн цагт тэгж итгэдэг. Тэгсэн чинь хасар хурцаач босооч мандасаа босооч хурцаач хийдсэн баггүй. Яагаад гэж нөгөө 7 шарга морь хулгаас хутцсан баггүй. Тэгтээ бизгүүдээ юу гэнэ хойсохгүй нэ. Юу нэ гэсэн чинь хасар 7 шарга морь хулгаасчаа одоо яах вэ? Би явчаад ирэхгүй. Тэгсэн чинь үгүй би бизгүүдээ би явчаад ирээ. Хасар бизгүүдээ би явчаад ирээ хийсэн гэж боддоо. Манай Тэмүүжин гэж хэлсэн гэж боддоо. Манай Чингис хаан. Тэгээд өдөржин яваад манай Тэмүүжин нэг газар очижээ. Энэ манай борч их хэдэг байхгүй. Манай тэр газар очиод борч байгаа байхгүй. Сайн байна уу та гэж Тэмүүжин хэлсэн. Манай сайн байна уу та. Та хаана явж байна?
Дозон шарах морь хусгаасгацсан. Тэг дозон шарах морь явж байгаа хаарт нөө гэсэн чинь тийм урагшаа зүг явсан гэсэн баггүй. Тэгснэ дозон шарах морь хусгаасгацсан гэсэн. Тийм үү гайхаж нэг муухай юм болжтэй гэгээд тэгтээ. Борчи. Даач Тимож. Даач би явлаа шүү гэхэд би борчи хөдөж. Тэгээд морьч их ядарсан байна. Тэгээд би шин морь үгүй. Тэгээ хойзоо хамт явъя гэсэн чинь Тимож ямар гоё сайхан цэцэгтэй хүн бэ та гэгээд тэгэхээр тэд нар хамт явсан. Дозон шарах морь осхоор явав. Тэд амар хоол явсан бахаар тэд бүр зоогож ярих марх хуугаад зоогож яснаа. Тэд бүгдээр бидний хоос явсаа. Дозон шарах морь хусгасан амар сэн барьжээ гэгээд яриадсан баггүй. Тэд нар токигээд явтаа. Тэр үед Тимож боржи хоёр унтж байгаа хоёр шууд дозон шарах морь шууд хурдан. Тэг газар руу явзаа. Гэхдээ тэдэрс ирээд хулгайч нар болооч те энэ ч манай дозон шарах морь хулгайчсаа гэж утуудад хэлээд тэгснэ. Боржи маань нөгөө шинэ Тиможийн тусалсан хүн нөгөө боржи шууд та нарын бид нар хулгайч гинэ. Та нарын хулгайч бидтэй харин бидний эзэнч шимч буцаад авах юм босуу гэж яриа. Босуу гэж яриа. Тэгснэ дозон шарах морь буцаад авармаа. Манай Тимож. Тэгэхээр энэ бүлэг дээр Чингис хаан боржитэй хамт найдасан нөхөрсөн гэгээд тэр хоёр хамт анд ах トゥ засан. Тэгээд манай видео дуусчихсан. Тэгээд та үзмээр хам бас лайк and subscribe дараарай. Одоо би баяртай болно.